Сайн байцгаана уу? Өмнөх хичээлээрээ бид монгол бичгийн үсгийн үндсэн зурлага их шиг үсэг болоод титэмт гийгүүлэгч наамаалаа гийгүүлэгчийг үзсэн. За энэ удаагийн хичээлээрээ ном төсөг болох баха га гэсэн 3 гийгүүлэгчийг үзнэ. За эхний гийгүүлэгч үсэг бол ба хэмээх ном төсөг байна. За ба гийгүүлэгчийг үгийн ихэнд дунд дадагт артаа гişггүй хэрхэн бичгийг үзүүлье. За үгийн ихэнд орох ба гийгүүлэгчийг бичихтэй гидс бичээ түүний араас ном зурлагыг зураад нуруундаа нийлүүлнэ. За энэ бол үгийн ихэнд орох ба үсэг. Үгийн дунд орох ба үсгийг бичихтэй нуруугаар эхлээд гидс ном зурлага зураад нуруугаараа үргэлжлүүлнэ. За энэ бол үгийн дунд орох ба. Үгийн хадагт орох ба үсгийг бичихтэй гидс номын зурлагаа бичээд урагш орхиц зурлагыг нийлүүлэн бичнэ. За энэ бол үгийн хадагт орох ба үсэг. Ба гийгүүлэгч нь 7 гişгээр амилж эдгээр буюудыг бүтээн. Үгийн ихэнд орох ба бэ. Үгийн дунд орох ба бэ. Үгийн хадагт орох ба бэ. Би үе үгийн ихэнд орох би. Үгийн дунд орох би. Үгийн хадагт орох би үе. За ба үсгийн араас и гişгийг залгахдаа шил бодой сүлээр төгсгөнө. За ба гийгүүлэгчийн араас о гişгийг залган бичихтэй өрмөц байдлаар бичдэг. За эхлээд ба үсгээ бичээд номын хүрээнд дотор нь о гişгийнхаа гэцийг багтаан бичнэ. За энэ бол үгийнхэнд орох бо бу үе. Үгийн дунд орох бо бу үеийг бичихтэй ба гийгүүлэгчийн номын хүрээнд дотор о гişгийг багтаан бичнэ. Үгийн хадагт орох бо бу мөн адил зурлагаар бичнэ. За энэ бол үгийн хадагт орох бо бу. Бөө бүү ивчгтээ ба усгийнхээ номын хүрээнд дотор гişгийн гэцийг багтаагаад шилбээ үргэлжлүүлэн бичнэ. Үгийн дунд орох бөө бүү. За үгийн хадагт орох бөө бүү. Дараагийн номд гийгүүлэгч ха үсэг. За ха үсэг нь бусад үсгээс ялгаатай нэгэн онцлог бол эр үгийн ха, эм үгийн хэ гэсэн хоёр хувилбартай байна. За эр үгийн ха үсгийг үзье. За үгийн ихэнд орох ха үсгийг бичгтээ зартаг хэмээх зурлагыг зураад түүний араас ном зурлагыг зураад урагшин шүд гаргаад нуруундаа нийлүүлнэ. За энэ бол үгийн ихэнд орох ха үсэг. Үгийн дунд орох ха үсэг. За нуруу, шүд, нуруу, шүд. За энэ бол үгийн дунд орох ха үсэг. Үгийн хадагт ха үсэг артаа гişггүй амьгүй орохгүй. Ха гийгүүлэгч нь эр гişг болох а о гişгээр амилж эдгээр үеүүдийг бүтээнэ. За үгийн ихэнд орох ха үе. За ха гийгүүлэгчийн араас а гişгийг бичснээр үгийн ихэнд орох ха үе болно. Үгийн дунд орох ха. Эхлээд ха үсгийн зурлагаа зураад а гişгээ нэмж бичнэ. Үгийн дунд орох ха. Үгийн хадагт орох ха шүд бяцхан сүл буюу за агшлах хэмээх энэхүү зурлагын араас орхиц цаа гişгийг салангад бичнэ. За энэ бол үгийн хадагт орох ха үе. За хоо үе. Үгийн ихэнд орох хоо. Ха гийгүүлэгч араас о гişгийг залгаснаар хоо үе болно. Үгийн дунд орох хоо. Үгийн хадагт орох хоо. За дараагийн үе хуу үе. Үгийн ихэнд орох хуу. Үгийн дунд орох хуу. Үгийн хадагт орох хуу. За эм үгийн хэ үсгийг бичье. За эм үгийн хэ үсгийг бичихтэй богино шил гаргаад түүний араас ном зурлагаа зураад нуруундаа нийлүүлнэ. За энэ бол үгийн ихэнд орох хэ үсэг. Үгийн дунд орох хэ үсгийг бичихтэй нуруугаар эхлээд хэ үсгийн номон зурлагаа зураад нуруундаа нийлүүлнэ. За үгийн хадагт орох хэ дангаараа артаа гişггүй орохгүй. За хэ гийгүүлэгч нь эм гişг болох ү гişгээр амилж эдгээр үеүүдийг бүтээн мөн хи гэсэн и саарм гişгээр амилна. За үгийн ихэнд орох хэ. Үгийн ихэнд орох хэ үе. Үгийн дунд орох хэ. Үгийн хадагт орох хэ үе. За орхиц гişгийг нийлүүлэн бичнэ. Хи үе үгийн ихэнд орох хи. Үгийн дунд орох хи. Үгийн хадагт орох хи. За дараагийн хөө хүү. За үгийн ихэнд орох хөөхүү бичихтэй хэ үсгийнхаа номын хүрээнд дотор өө хөвшгийн гидсийг багтааж бичээд
шилб хэмээх зурлагаа үргэлжлүүлэн бичнэ. За энэ бол үгийнхэнд орох хөөхүй. Үгийн дунд орох хөөхүү гүчгтээ хээ үсгийн номын хүрээнд дотор өө үгшгийнхээ гэцийг багтаан бичнэ. За үгийн адагт орох хөөхүү мөн адил номын хүрээнд дотор гэцийг багтаан бичнэ. За га үсэг нь хаа үсэгтэй адил эр үгийн га, им үгийн гэ гэсэн хоёр үйлбэртэй байна. За эр үгийн га үсгийг бичье. За үгийнхэнд орох га үсгийг бичихдээ зартаг хэмээх зурлагыг зураад ном, шүд, нуруундаа нийлүүлнэ. За энэ бол хаа үсгийн зурлагын өмнө давхар цэг болох ялгах тэмдгийг нэмж тэмдэглэснээр үгийнхэнд орох га болно. Үгийн дунд орох га үсгийг бичихдээ хоёр шүд бичээ түүний өмнө ялгах тэмдэг давхар цэгийг тавина. За энэ бол үгийн дунд орох га үсэг. За үгийн адагт орох га үсэг нь шүд, бяцхан сүл хэмээх агшлаг зурлагаар бичнэ. За үгийн адагт орох га үсэг бол өмнөө давхар цэг авдаггүй. За гагийн үлдэгч нь эр үгийн а, о, у гişгээр амилж эдгээр үеүүдийг бүтээн. За үгийнхэнд орох га үе гагийн үлдэгчийн араас а гişгийг бичнэ. Ялгах тэмдгээ тавина. За үгийнхэнд орох га үе үгийн дунд орох га ялгах тэмдгээ тавина. За үгийн адагт орох га агшлаг га гүйгүүлэгчийн араас орхид заагараад ялгах тэмдэг цэгийг тавина. Го гу үе үгийнхэнд орох го гу үгийн дунд орох го гу үгийн адагт орох го гу үе им үгийн г үсэг. За үгийнхэнд орох г. За хэ үсгийн номон зурлагаар бичигдэнэ. За үгийн дунд орох г үсгийг бичихдээ номон зурлагаар зураад нуруугаараа үргэлжлүүлнэ. Үгийн адагт орох г шүд бичээ түүний араас орхицыг залгаж бичнэ. За энэ бол ихшлэг хэмээн нэрлэгддэг. За г-ийг үлэгч нь им ихшгээр амилж эдгээр үедийг бүтээнэ. За үгийнхэнд орох г үсгийн араас ихшгээ залгаж бичнэ. Үгийн дунд орох г. За үгийн адагт орох г үе. За г үе үгийнхэнд орох г. Үгийн дунд орох г. Үгийн адагт орох г үе. Гөө гүү үеийг бичихдээ г үсгийнхаа номын хүрээнд дотор өө үе гişгийн гэцийг багтаагаад шилбээ үргэлжлүүлж бичнэ. Үгийн дунд орох гөө гүү. За үгийн адагт орох гөө гүү. За энэхүү өнөөдрийн үтсэн ном тусаг болох ба ха га гэсэн 3 гүйгүүлэгчийг үгийнхэнд дунд адагт орох хувилбар болон 7 гişгээр амилж үе болгож үзлээ. За эдгээр гүйгүүлэгч үсгүүдээ холбож үг бүтээж үзье. За үгийнхэнд орох ба гүйгүүлэгч араас и гişийг залгана. За энэ бол би хэмээх төлөөний үгийг ийхүү бичнэ. За дахин нэг жишээ бичье. Би ба бал. За энэ бол бал хэмээх үг байна. За а бо ба. За энэ бол үгийн дунд адагт орох хувилбарууд байна. За үүнийг унших юм бол а бо ба буюу аав гэдэг үгийг монгол бичгээр ийхүү бичнэ. За тэгэхээр би бал аав гэсэн өгүүлбэр болж байна. Үгийнхэнд орох а түүний араас ха үеийг бичээд ах хэмээх үг болно. За дахин нэг үг бичье. Үгийнхэнд орох ха үсэг түүний араас на гэсэн үеэ бичье. Өмнөх хичээлээр бид нар үзсэн. За энэ бол хаа на буюу хан гэдэг үеийг монгол бичгээр ингэж бичнэ. Бид нар эм үгийн хэ үсэг үзсэн. За энэ үгийг унших юм бол хи бэ. За энэ бол хив гэдэг үгийг монгол бичгээр хи бэ гэж бичнэ. Ах хан хив гэсэн өгүүлбэр болж байна. За бид нар га үсэг орсон үгийн жишээ бичье. За энэ бол гал хэмээх үг байна. За гал голомт байж болно. Эсвэл хүний нэр бас байж болно. За дараагийн үг гал. За үгээ бичээд ялгах тэмдэг тавина. За энэ бол го би буюу говь гэдэг үгийг ийхүү чинь. За бид нар мөн эм үгийн г үсэг үтсэн. За эм үгийн г үсгээ бичээд түүний араас б үеийг бичнэ. За энэ бол г б буюу гив гэдэг үгийг монгол бичгээр ийхүү бичнэ. Гал говь гив гэсэн өгүүлбэр болж байна. За үүнээс харах юм бол в авайг монгол бичгээр б гийгүүлэгчээр тэмдэглэдэг.
За энэ удаагийн хичээлээрээ ба ха га гэсэн 3 номд гүйгүүлэгчийг үзлээ. Эдгээр гүйгүүлэгч үсгээ бүгдийг нь сайтар нүдэлж тогтоогоод хуулан бичээрэй. Энэ удаагийн хичээл үүгээр дуусж, дараагийн хичээлээр дахин уулзлаа. Баяртай.